За ингээд никель металл гидрид нөгөө плюс 20 30 41 аква фильтр эднэрт явдаг батарейн талаар нэг жохоо мэдээлэл өгчихийг бодё. За энэ батарей нь үйлдвэрээсээ гарахдаа 6.5 ампер цаг 7.2 вольтын батарей гэж гардаг. Тэгээ ингээд задлсан одоо байдал нь энэ байж байна. Өөрөөр хэлбэл дотроо 6 ширхэг жижигхэн батарейнаас бүрддэг. Тэгээ энэ батарейнууд нь нэг нь 108 хавилдуу ампер. Тэгээд 1.100 хэд байна да нэг 102 хавилдуу вольтын хүчин чадалтай 6 ширхэг жижигхэн батарейнаас бүрддэг. Тэгээ манайхан одоо ингээд худалдаж авахдаа одоо ингээд 20-ын батарей сайн гэсэн ойлголттой байгаад байдаг. Яг ингээд юу яах юм бол хэмжиж бариад үзэх юм бол дотроо ерөөсө хэмжээ дамжаагаараач тэр багтаамжаар одоо объем гэж ярьдаг те ампер цагаараач адилхан вольторооч адилхан байдаг. Энэ яг зүгээр нөгөө үйлдвэрлэсэн оноосоо шалтгаалаад одоо нэгээс 6 дугаар үеийн батарей те generation гэж ярьдаг 6 үеийн тийм батарейнууд явж байгаа Монголд. Тэгээ одоо ер нь бол батарей худалдаж авах ч юм уу солихдоо тэгээ вольтын биш. Вольтын бол ерөөсөө 1 вольтоор цэнэглэсэн ч болно. Тийм ээ. Нэг бол одоо за нэг 9 вольт хүртэл бол цэнэг авдаг батарей. Тийм учраас вольт нь бол ерөөсөө ямар ч юу байхгүй. Хамгийн гол нь нөгөө нэг ампер цаг гэж юм байгаа, багтаамж гэж юм байгаа. Одоо 7.2 вольтыг хэдэн цаг хэр хугацаанд нөгөө тасалтлуу доголдлоо өгч чадах вэ гэдэг тэр л асуудал байгаад байгаа юм. За ингээд юуны нөгөө цэнгэлдэг, балансладаг багж дэлгэцэн дээрээ мэдээлэл өгч гэнэ. За ингээд би 4 батарей зөв жишээ болгоод 4 батарей үзүүлье. За энэ болохоор одоо машиныг сольж тавьсан 2 батарей байж байгаа. Энэ яг урд нь бол яг объем нь хэмжигдсэн 0.65. Энэ бол яг бүгд нь ингээд хэмжээд бүх объем нь гаргаад ирсэн батарей байж байгаа. За энэ батарейны хамгийн сайн батарей нь 372. За тэгээд энэ плюс 30-т явж исэн батарей учраас гол руугаа муутсан байгаа. Голдоо дандаа ингээд 0.40 тийм ээ 0.47 0.50 голоор юу нэг ингэж мууддаг. Тэгээ ягаад голоосоо мууддаг вэ гэхээр энэ хөргөлтийн систем гэж нэг асуудал байдаг. Энэ батарей бол халуундаа нөгөө дотроо энэ нэг жахан электролиттэй байдаг юм. Одоо шүтлэг орчинтой гэсэн үг. Тэр нь одоо тэр нөгөө шингэн халаад ууршаад ирэхлээр батарей нөгөө объем алддаг. Объем нь буурдаг. Тийм учраас голын батарейнууд нь арай илүү халдаг. Тийм байдаг. За тэгээ одоо энд за 0.47 яг нь хамгийн муу батарей 0.47 гэсэн 2 батарейны хамгийн муу нь 40-тэй байх шиг байна тийм ээ 42 гэж бас байж байна. Яг нь 0.47 гэснээр нь аваад үзчихье. Энэ дээр одоо цэнэгээ хэр удаан барих. Одоохондоо бол яг энэ 4 батарей дөрвөлээ одоо тэр нэг номерт байгаа нь 370 эдтэй батарей байгаа. Хоёрт нь нөгөө 0.47 гэсэн батарей байгаа. Гуравт нь болохоор энэ 0.65 гэсэн батарей байгаа. Багтаамж нь. За энэ дөрөвт нь болохоор энэ ерөөсө таг нурцсан батарей байгаа. Хамгийн дээдл та хэд харж байгаа бол хамгийн дээдл 7.9, 6.6, 7.6, 6.9 вольт гэсэн юм 4 батарей байна. За одоо эднийг шалгахын тулд эхлээд цэнэгийн хамгийн дээд зэгт нь хүрэх хэрэгтэй, цэнэглэх хэрэгтэй. Тэхийн тул за 8.5 вольтоор дөрвөлнгийн цэнэглэе. За ингээд цэнэглээд эхэлж байна тийм ээ.
За ингээд цэник яваад эхэлж байна. За энэ одоо ингээд вольт нь өсөөд эхэлнэ. Тийм ээ. 8.5 вольт хүртэл цэнгэлж байгаа. За энэ хамгийн муу батарей. Энэ хүний машинаас ерөөсөө хаягдсан батарей байгаа. Энэ болохоор одоо ингээд шууд 8.4 вольт болоод нөгөө гар утасны батарей ч гэсэн муудахлаар хурдан цэник аваад хурдан цэнийг алддагтай адилхан. Ингээд одоо ер нь бараг 8.5 вольт хүрчихэж байна. За энэ нь болохоор хамгийн сайн батарей 8.6 800-8 энэ яг мянганаар хэмждэг л дээ. Вольтыг 1000 ваттны нэгтэй тэнцэхээр хэмжиж байгаа. Тэгээд 8.5 вольт хүртэл цэнэглээд 3 ампер цагаар цэнэглэж байгаа. Тэгээ одоо энэ одоо цэник агуулгах цэнэглэлтийн багтаамж гэж байж байгаа. Энэ доотлих нь болохоор үлдэгдлийн багтаамж гэж юм гарч ирнэ. Энэ болохоор дотоод эсрэг үзэл тийм ээ. Эсрэг үзэл нь одоо хэр зэрэг өндөр байна. Тэд чинь батарей жоохон онцгүй байдаг. Энэ болохоор бүр 0 нэрээс хэмжих юм боломжгүй болсон батарей гэсэн үг. За ингээд нэг жаахан хугацаа ордог. Энийг батарейг ер нь машины батарейг ер нь бүрэн хэмжээд тэг бүх муу батарейнуудыг солиод эргүүлээд цэнэглээд баланслаад тавихад ер нь нэг 3-6 цаг ордог. За ингээд энэ хооронд нь батарейны одоо үйлдвэрлэсэн оныг яаж мэдэх вэ? За энд ингээд ийм код байгаа. Манайхан тэр үгээр нь он залуу он хөгшин гэж их ялгадаг. За хамгийн ихний 4 оронтой энэ он сарын илэрхийлж байдаг. Одоо энэ жишээлбэл 6 сарын 15-нд тэгээд L гэдэг нь он байх хэвээр. Энэ дээрээс ингээд одоо тулгаад харах юм бол L үсэг нь 2010 он байх нь тийм ээ. Тэгээ ингээд харахаар 6 сарын 15, 10 оны 6 сарын 15-нд үйлдвэрлэгдсэн батарей байж байна. За энэ нөгөө манайхны ярьж сурсан нөгөө нэг хөгшин батарей гэдэг. За энэ болохоор 074i гэж хэлж байна. I үсэг нь энэ дээр ингээ харахаар 2007 оных байх нэ тийм ээ. За тэгэхээр энэ одоо 2007 оны 4 сарын 7-нд үйлдвэрлэгдсэн батарей байх нэ. За энэ бас яг адилхан байж байна тийм ээ. Одоо эргүүлээд харуулчих юм бол 2007 оны 4 сарын 7-нд үйлдвэрлэсэн батарей. За энэ хоёр наадлын хоёр батарей бол нэг машинаас гарсан батарей байгаамаа. Ер нь бол энийг бол ингээд энэ бол интернетэд зөндөө байдаг дөө юмуд. Ийм хөснөгтүүд бол зөндөө байж байгаа. Тэрнээс харж байгаад одоо яаж хэдэн онд үйлдвэрлэгдсэн ямар батарей болохыг мэдэж болно. За ингээ нөгөө батарейнууд чинь цэнэглэгдээд дууссан байна. Хамгийн сайн байгаа батарей 40 минут цэнэглэгдсэн байна. Тэгээ 12 минут, 26 минут, 9 минут цэнэглэгдсэн байна. За одоо энийг нөгөө шалгахын тулд цэнийг нь юу яа буулгана. Тийм ээ одоо эсэргүүцэл нь хэр явах нь хэр байх нь тэрийг шалгахын тулд тэхийн тулд за стандарт нь бол 7.2 вольт. 7.2 вольт хүртэл уул нь бол яг машин нь бол яг 6.6 вольт хүртэл унгаадаг батарейгаа. Тэрнээс доош бол унгаадаг. Тэгээ яг за энийг яг дундаж ийн гэж үзэл 7 вольтоор унгаагаад үзчихё. Тэгээд багтаамж нь гараад ирнэ. Биом гэдэг зүйл нь гараад ирэх юм.
цэнийг нь унгааж эхэлж байна. За энэ нөгөө нэг хамгийн муу батарей маань ерөөсөө шууд 7.2 вольт хүртэл унаад. Тэгээд ямар ч багтаамж байхгүй, ампер цаг байхгүй байна. За одоо ингээд энэ discharge capacity гэдэг дээр энэ дээр одоо үлдэгдэл багтаамжинд гарч ирнэ. За энийг ингээд бүрэн хэмжээд дуустал энэ батарей юу маань нэг ойролцоогоор 30-40 минут болох байхаа. За нөгөө энэ батарейд чинь бас нөгөө нэг одоо батарей л болсон байна. Нөгөө анод, катод тийм ээ шүлтлэг орчин одоо электролит шингэн эднэр байдаг. За тэгээ ер нь бол нэмэх тал нь катод, хасах тал нь анод гэж явдаг. Тэгээд ер нь бол яг энэ бол полимер электролиттэй байдаг л да. Ер нь бол одоо сүүлийн үеийн батарей нөгөө юу байхгүй, кислота гэж юм байхгүй. Тэгээд цэнийг нь бол одоо хасахаасаа нэмэх тал руугаа бүүдгээ. Тэгээ ер нь бол нөгөө хасах тал дээр нь электронуудын илүүдэл үүсгээд одоо нөгөө цэнэглэгч одоо тийм шүү дээ. Нэмэх тал дээрээ электронуудын тийм дутмаг байдал үүсгдэг. Тэгээд тэндээсээ нөгөө хасахаасаа нэмэх рүүгээ электронууд нь гүүхийг л одоо нөгөө одоо хүчтэл өгөх гэж одоо юу гэдгийг нөгөө батарей юу яах гэж одоо юу гэдэг лээ одоо нөгөө тэгжэл хэрэглэгддэг л идэв байгаа юм л да. Одоо тайлбарлахад айгүй хэцүү юм аа. За ингээд эхний урыг хэмжээд дууссан байна. Эхний жоо сүүлийн урыг. Нөгөөх нь бол явж байна. Одоохондоо 0.74 ампер цаг. Ойролцоогоор 18 минут 7.2 вольтыг тасралтгүй өгч чадж байна гэсэн үг. За энэ бол бүр 0 байна. Эсэргүүцэл нь 216 хүрсэн байна. Энэ дотор талдаа ямар нэгэн асуудал гарсан байгаа. За энэ 0.6 минут 7.2 вольтыг өгч чадсан байна. 0.26 ампер цаг. За энэ бол ерөөсөө жинхэнэ нөгөө нэг 0 гэдэг батарей л баг шиг байна да. За нэг иймэрхүү маягаар ингэж хэмжээд хамгийн гол нь нөгөө цэнгээ хэр удаан хадгалж чадах уу, хэр удаан 7.2 вольтыг хэр удаан тасралтгүй өгч чадах вэ гэдгийг ингэж шалгаж иж батарейг тавинаа. Тэгэхгүй бол нөгөө батарейг ширхээр нь сольж болдгоо гэдэг нэг одоо 30-41 акку эднэрийг нэг тийм домог гарцсан байдаг. Хүмүүс яриад идэг. Яг ингээд объем нь хэмжээд объем нь 0.5 за 0.7 тэг ампер цагаас илүүгүй байх юм бол энэ батарей их сайн удаан явдаг. Нэг тиймэрхүү бол байдаг да бол нь бол. За ингээд саяны нөгөө хэмждэг батарей одоо энэ 0.0-тай энэ ерөөсөө юу ч байхгүй батарей 0.26-тай. Энэ бас энэ юу огч одоо энэ тэмдэглэжтэй. Энэ 0.47-г энэ дээр нэг цэг тавьчих. За энэ батарейг шалгаж үзэн. За энэ хамгийн ихний батарейг бас шалгаж үзье. Одоо нөгөө энэ яг би объемын угаас нэгэнд хэмжигдсэн тийм батарей байж байгаа. Энэ нөгөө Prius 30-т явж исэн батарей. Одоо ингээд голоороо яг ингээд объем модод. Одоо энэ 0.39 те 0.47, 0.50 энэ 0-тай батарейнуудыг бүгдийг авч хаянаа. Тийм ээ. Энэ яг энэ одоо дундаж үзүүлэлт нэг 2.8 хавилтуу батарей угсрахад ерөнхийдөө бол болохоор одоо эндээс тийм ээ. Тэгээ ингээд объемын ер нь объемуудын бүгднгийн сайхан чигдэх нь 0.7 ампер цагаас хэтрэхгүйгээр чигдэхүү угсарч чадсан бол батарей бол маш сайн явдаг их удаан явдаг. Тэгээ ер нь нэг 2 жилд нэг удаа ч юм уу одоо батарейг одоо үйлчлэгээ хийлгээд баланс хийлгээд задлаад захад байгаа батарейнуудыг гол рууг нь авч тавиад голд байгаа батарейнуудыг зах руу нь гаргаад объемыг хэмжиж хагаад ингээд тавих юм бол ер нь батарей бол илүү удаан явдаг. Нэг тийм үйлчлэгээ хийхэд ер нь жилээ бол ямар ч асуудалгүй даадаг. За одоо ингээд нөгөө манайхны хэмжиж яадаг нөгөө аккумулятор хэмждэг юмар хөтөлөө хэмжээд үзье. Тэгээ ямар шоу үзүүлэлт гарах нь. Наатах юм дээр дэж байгаад хасхын энтэл дээр их цаатлахын эхлэх юм чинь. Энэ хоёрыг хоёулангийн зэрэг барих хэрэгтэй юм.
За. Барьсан уу? За энд одоо ингээд ойролцоогоор 8 вольт тавьцаа зааж чинь нөгөө нэг ийм багчин дээр солонгосын нөгөө батарей хэмждэг хятадч зөндөө байдаг дөө. За одоо ингээд ачаал өгөхлөөр 6-аас доош унаад эхэлж байгаа биз. За энэ ерөнхийдөө бол за нэг 5-аас илүү секунд өгөх юм бол батарейга цэнгийн хэтэрхий доош нь унгаад нөгөө батарей нь нэг 5 вольт 5.8 5.6 вольтоос доошоо унах юм бол цэнгийг унах юм бол нөгөө доторх электролит нь эсэлддэг. Тэгээд бүр биома бүр юучгүй алддаг бас нэг тийм муу талтай. За их хүрсэн үү. За энэ нөгөө нэг юучгүй нөгөө нэг 0 байгаа. 0 гэсэн батарей. За энийг ингээ харахад ойролцоогоор 6.5 вольт 7 вольт зааж байна. Ачаал өгөхлөөр шууд 2 вольт руу. За ийм болсон батарей нөгөө нэг үлдсэн батарейгаа чирдгээ. Тэгээд нөгөө бусад батарейнуудаа буулгадаг. Унгаадаг тийм байдаг. За одоо энэ хамгийн захихыг хэмжээлээд үзчих. За энэ бол ампер нь 372 ампер цагаар гарсан ийм батарей байгаа. За энэ тэгээд ер нь бол 7.5 вольт хүртэл унгаацсан байх хэвээр. Цэнийг унсан байх хэвээр. За нэг 7.2 3 хавилтаа байх шиг байна. За ингээ ачаал өгөхлөөр 6-аас до 5 секунд барихад 6-аас доош 9 6 хавилтаас доош 9 унахгүй. За ийм байлаа. Яг энэ яг нөгөө үг дэдсийн үеийн хэмждэг арга л да. Ер нь бол тэгээд нөгөө вольт одоо мультиметраар хэмжих юм бол за одоо нөгөө бүр 0 9.0 та батарей ачаал өгөхлөөр 2 вольт хүртэл унж байгаа батарейг ингээд хэмжихлээр 6.8 вольт. Тийм учраас энэ вольт хэмжигчээр бол та хэд ямар ч батарейг сайн мууг нь гаргаж ивэж чадахгүй. Тэг яг зүгээр батарей хэр зэрэг жигдхэн байна вэ гэдгийг л энэ 735 $7.3 батарей гэсэн үг. Энэ бол машин тавиад энэ машин тавьж болохгүй л дээ 0.26 уул нь бол 1.2-оос дээшгээ батарей л машинд явдаг юм да. Түүнээс үлдсэн нь бол иймэрхүү батарей тавьчих юм бол нэг сарын дараа л эргээд үрээд ирнэ. Яг энэ батарей дудаа болцсон байж байна. Ер нь батарейг юу ингэж юу яаж тавьбал их зүгээр байдаг аа. За энэ миний хэрэглэж байгаа багаж нь Wirecard kit гэж нэртэй. Зориулт нь болохоор hybrid car HEV nickel metallic hydride батарей балансер гэсэн юм нэртэй. Урдаас орж ирдэг багжаа. Тэгээ ер нь бол хайгаад юу явах юм бол ер нь литиум ион ер нь Монголд явж байгаа бүх хайбрид машины батарейнуудыг цэнэглэх, янзлах, баланслах тийм ээ буюу хэмжих, шалгах ер нь бүх төрлийн үйлдэлийг бол хийчдэг. Тэгээд шив бас яг нөгөө батарейг бас нөгөө компьютер онцлогоогоор OBD2-оор доторх вольтыг харж болдог. Блокоор нь вольтыг харж болдог. Дотоод эсэргүүцлийг харж болдог. Гэхдээ ер нь бол яг юу тэрүүгээр зөвхөн вольтыг хардаг болохоор бас нөгөө хамгийн гол нөгөө нэг абиум багтаамж гэдэг юм а хэмжиж чаддгүй. Тийм учраас тэрэн дээр бол муудаад үнэхээр байхгүй болсон бол яг тэр блокны нэг батарей муудсан байна ч гэдэг юм блок нь байхгүй байна л гэж гардаг. Тийм учраас тэр бол яг зөв ерөнхий батарейны байдлыг бол харж болно. Түүнээс бол яг наривчилсан тийм батарейг наривчилсан тийм шалгаж болдгоо маа.